За хөөх өдөр суугтаа тавтаа морил 2025 оны 8 сарын 27-ны орой мэндийг хүргье. За өнөөдөр та бүхэндээ ямар домог ярьж өгөх вэ гэхээр ер нь бол нэлээд сонирхолтой сэдв. Одоо хүний эд эрхтний нэршлэр нэрлсэн байгалийн сонин сайхан тогтцтой газруудын талаарх домгуудыг хүргэхээр бэлдсэн мөн энэ дээр бол хачир мэдээнүүд орсон байгаа. За хамгийн ихний ярьж өгөх домог нь болохоор Өвөр хангай аймгийн Хар хорин сумын нутагт байдаг Бов хотны тухай домгийг бол хамгийн эхлээд хүргэнэ. За ер нь бол манай сувгийн гол зорилго маань би ийм домог олж сонслоо та хэдтэй хуваалцаж байна гэсэн ерөнхийдөө өөрийн олж мэдсэн домгоо бусдтай хуваалцаж байгаа юм зорилготой суух шүү. Тэгэхээр тэрийг та бүхэн манаас зөвөр болохоор за ингээд домогтой орцгоё. За Өвөр хангай аймгийн Хар хорин сумын нутагт Эрдэнэзүү хийдийн баруун урд орших Мэлхийд толгойн зүүн талын жалганд өвөрмөц нэгэн дурсгал бий. Нутгийн хүмүүс уг хад чулууг Бов чулуу гэж нэрлэдэг. За домогт өгүүлснээр Эрдэнэзүүгийн орчим лам хувиргуудын донд сахил санваараа умартан Инэс охтын хойноос маамуу толгой чиглэн явдаг болсныг нэгэн цорж лам анзаарчээ. Тэрээр энэ тухайга нэгэн өндөрт суусан их лам дайлтгавал энэ учир ёсн нь уулын аманд им савдаг оршигчтой холбоотой маа. Тэр савдгийн нөлөөг дарах хэрэгтэй гэж айлдж. Тэгээд уулын оройд хэмээ хүсэг тэмдэглэж маамуу толгойн жалганд эр хүний эрхтнийг бэлэгдсэн чулуу босгон арга бэлгийн тахилга үйлдэхийг зөвлөсөн байна. Ингээд лам нарын дунд сахил санваар батжиж хийдийн сургаал номын дэг ёс улам тогтжээ. Энэ өдрөөс хойш хад чулуу нутгийнхны дунд шүтлэгтэй холбогдож өнөө цагтч гүйчин жуулчдын сонирхлыг татдаг болсон гэдэг. Хань ижлийн олоогийн бүсгүйчүүд үр хөөхөд өссөн гэр бүлүүд ирж мөргөн залбирдаг бөгөөд зарим хүмүүсийн хүсэл нь биелсэн хэмээн хожим мөрж талархлаа илэрхийлдэг болсон гэсэн юм яриа байдаг юм байна. За энэ болохоор ерөнхийдөө энэ Бов хадыг бол энэ л яг нөгөө байгалийн яг тогтцоороо юм болоогүй. Ерөнхийдөө утга учиртай учраас лам нарын ингээд хийж бүтээсэн ийм чулуу юм аа гэсэн юм домог гарч ийн. За ер нь бол нөгөө манай Монгол орн бол үүх ихтэй домог хууч яриа арвантай байгалийн сонин сайхан тогтц үзэсгэлэнт газрууд олонтой ийм сайхан газар штэ. Тэгэхээр ер нь бол аймаг сум бүрд бараг ийм гоё байгалийн үзэсгэлэнтэй сонин ховор тогтцтой ийм газрууд бол байдаг бах. Ер нь бол яг энэтэй зүгээр ингээ холбоод ярихад Говьалтай аймгийн ээж хайрхан ууланд бол бас ийм Бов хад гэж нэрлсэн ийм хад байдаг штэ. Тэрийг бол манай хүмүүс бас сайн мэдж байгаа. Энэ болохоор бас л нөгөө үр хөөхөдгүй хань нөхөргүй хүмүүс бас эндээс очиж сайхан хань ижилтэй болгоод өгөөч, үр хөөхтэй болгож өгөөч гэж бас сүсгэлдэг юм байна. За тэгээд энэ Бов хаднаас гадна тэр ээж хайрхан ууланд болохоор Ямбүү хад, Мэлхий хад, Ихийн хөвлийн хад, Тагтаа хад, Хүүхэн хил, за Түшимлийн суудал зэрэг сонин тогтц бүхий хаднууд байдаг юм байна. Гэхдээ Говьалтай аймагт байдаг энэ хаднууд бол яг ингээд хүн өөрийн гараар бүтээсэн үү эсвэл яг байгалийн яг өөрийнх нь тогтцоо гэдгийг бол яг сайн мэдэхгүй байна. Яг эхэлж ярьсан бол Өвөр хангай аймгийн Хар хорин сумын нутагт байдаг Бов хадыг бол ингээд ламнар барьсан гэсэн юм домгийг бол бид бүхэн сайн сонссон шүү дээ. Тэгээд яг энэ хад болгоно нь гэхдээ өөр өөрсдийн гэсэн сүсэг бишрлийг дагуулдаг. За жишээлбэл Ямбүү хад гэхэд 9 үеэрээ эд мөнгөөр элбэг дэлбэг явна гэж хүмүүс үзээд Ямбүү хаданд очиж мөргөд залбирдаг юм бол Ихийн хөвлийн хадаар гарсан хүн болгон ахин төрсөнтэй ижил болдгоо. За Тагтаа хаданд болохоор үр хөөхөдгүй хүмүүс ирж сүсгэлвэл өнөр өтгөн гэр бүл болно гэж ер нь бол итгэж найддаг юм байна. Өвөр хангай аймгийн Хар хорин сумын нутагт байдаг тэр Бов хадыг болохоор яг тэр эхэлж лам нарын хийсэн Бов хадын шинжилсэн ийм хөшөөг бол 2011 онд ер нь бол барьж исэн юм байна. Тэр нь болохоор ер нь 2 метр өндөртэй юм хөшөөг бол барьж исэн. Гэсэн ч нутгийн хүмүүс бол энийг бол эсэргүүцээд тэгээд тухайн тэр 2 метр гарантай тэр Бов хадны хөшөөг бол ингээд өөр тийшээ нүүлгэн шилжүүлсэн гэсэн мэдээлэл бас байна лээ. За тэгвэл хүний эд эрхтний нэртэй ийм газар усны тухай холбогдлолтой домог ярьж байгаа юм чинь энэ дээр бол нөгөө Ихийн умай хад, Ихийн умай агуу гэдэг ингээд бас байдаг штэ. Тэр талаар болохоор нэг домгийг та бүхэндээ товчхон хүргэе. Энэ нь болохоор Хөвсгөл аймгийн Цагаан үр сумд оршдог Даян дэрхийн агууг бол бид бүхэн сайн мэднэ. Ер нь бол хүмүүсийн бас очих дуртай газрын нэг. За тэгвэл яг тэр Даян дэрхийн агуунд болохоор Ихийн умай гэсэн бас нэг агуу байдаг.
За тэр агуу нь болохоор овооны зүүн хойд хананд агуун шалнаас дээшээ 1.5 м өндөрт одоо 100 хэлбэрийн 2 м орчим урт хонгил байдгийг бол эхийн умаа гэж нэрлэдэг. За эхийн умаад орсон хүн дахин ихээс дөрсөн мэт болж түүний үйлдсэн нүгэл хилэнц ариусдаг гэдэг. За эхийн умаа нь маш жижиг нүхтэй учраас том хүн арай хинчихэж ороод дотроо эргээд хүслээ шивнээд толгоогоороо эргэж гарч ирэх нь ахин төрж байгаа мэт сэтгэгдлийг төрүүлдэг гэж байгаа. Маш жижигхэн нүхтэй. Гэхдээ тэр одоо том хүн чихэж ороод дотроо эргээд хүслээ шивнээд толгоогоороо эргэж гарч ирэх нь ахин төрж байгаа мэт сэтгэлдээ төрүүлдэг гэхээр маш сонирхолтой байгааз. Энэ болохоор ингээд байгалийн өөрийнх нь юм одоо бүтээл одоо ийм агуу байдаг. Тэгэхээр би яг энэтэй холбоотой бас нэг юм сонирхолтой дом би сонсч байсан байхгүй. Тэр нь болохоор ингээд нэлээд их нүгэл хийсэн юм хүн энэ одоо агуу руу ороод ингээд яг гарах гэсэн чи яг ингээд бүр гарахаа хагаад яг тэндээ ингээд нам гаццсан. Тэгээ нөгөө хүн чинь бүр ингээд нэлээд арилж хашгираад гарах гэж хичээсэн боловч өрдөөсөө гарав. Тэгээ ингээд нэг мэдсэн чи орой болцсон. Нөгөө гацсан агуунаасаа ингээд гарцсан байсан гэж байгаа. Тэгээ тэрнээс хойш бол тэр хүний үеийн өөр ариуссан. Тэгээ хийсэн үйл муу муха бүхэн ариуссан. Ингээд яг ахад одоо шинээр ээжээсээ мэндэлсэн юм шиг болсон гэсэн юм бас домог би сонсч ирсэн. За ийм одоо эхийн умаа гэж ийм агуу бол Хөвсгөл аймгийн Цагаан Уурс суманд Даян дэрхийн агуун тэнд бол бас байдаг юм байна. За үүнээс гадна ер нь бол эхийн хэвлийн эхийн умаа гэж нэрлсэн газруудаа хэд хэдэн энэ байгалийн дурсгалт газрууд байдаг юм байна. За жишээлбэл Дундгов аймгийн Дэлгэр цогт суманд одоо их газрын чулууны бүст эхийн умаа хэмээх агуу бол бас байдаг юм байна. За Говьалтай аймгийн Цогт суманд түрүүний ярьсан нөгөө ээж хайрхан уулын тэнд болохоор эхийн хэвлийн хад гэж тогтоц маш сонин тогтоцтой юм газар байдаг юм байна. За энэ мэдчлэн ер нь бол ингээд эхийн умаа эхийн одоо хэвлээ гэсэн нэртэй газрууд бол нэлээд хэд байдаг юм байна. За үүнээс гадна та хэд манаас өөр одоо ингээ хүний одоо идэрхтнэр нэрлэгдсэн байгалийн сонин сайхан тогтцтой ийм газарнуудын одоо домог болон хууч яриаг мэддэг бол бас манай согт бидэнд ирүүлээрэ бидэнтэй хуваалцаарай. За өнөөдрийн дугаар маань бас та бүхэндээ таалагдсан гэж найдаж байна. Өнөөдрийн дугаартай хамтайсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараараа илүү олон сонирхолтой домгуудыг та бүхэндээ хүргэх болно. За тэгээд манай сог маань дөнгөж нэгдээд удаагүй байгаа сог болохоор та бүхэн манай согийг дэмжиж манай согт нэгдээрээ дараагийн дугаараар ирэх уулзлаа. Түр баяртай.